Өнөөдрийн хичээл бол үр дүнтэй ихтгэл тавих ур чадвар. Илтгэлээ эхлэхийн өмнө тодорхой бүтэц гаргах нь чухал. Англиар "Start with a clear outline" гэж хэлж болно. Сонсогчдыг илтгэлтэй татахын тулд сонирхолтой харагдах материал түүх ашиглаарай. Use engaging visuals and stories гэж хэлнэ. Үзэгчидтэй нүдний холбоо барьж, дуу хоолойн өнгө аясаа өөрчлөх нь илтгэлийг илүү амьд болгоно. Maintain eye contact and vary your tone гэж хэлж сураарай. Асуултад хариулахдаа анхааралтай сонсож, дараа нь хариулна уу? Listen carefully before responding. Гэсэн хэлхийг санаарай. Илтгэлээ олон удаа давтаж бэлтэх нь илүү өөртөө итгэлтэй болгоно. Rehearse your presentation multiple times гэж хэлж болно. Илтгэлийн явцад болон төгсгөлд ашиглах чухал хэллэгүүд. Firstly, I'd like to discuss. In conclusion, you want to emphasize гэж ашиглаарай. Эдгээр зөвлөгөөг дагаж өөртөө итгэлтэй илтгэгч болоорой. Practice these tips to become a confident speaker. Хичээл дууссан бол баяртай.